Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ удаад би химийн урвалын кинетик гэсэн сэдвээр элсэлтийн ерөнхий шалгалт бэлдэж байгаа хүүхдүүдтэй зориулсан хичээлийг бэлтгэлээ. За эхлээд бол химийн урвалын хурд гэсэн сэдвийн хүрээнд товч танилцуулга хүргэе. За энэ слайд дээр бол 10 дугаар ангийн сурагчийн 44 дугаар хуудсан дээр байдаг бодисын концентрац хугацаанаас хамаарсан хамаарлын график харагдаж байна. За энэ хамаарлын графикийг CT гэсэн хамаарлын графикийг сайн ойлгоогүй эсвэл энэ графиктай ажиллаж чадахгүй байгаагаас болоод элсэлтийн ерөнхий шалгалтын нэлээд олон асуултан дээр хүндрлийн зэрэг их багтай буюу сурагчид маань бол амжилтгүй гүйцэтгсэн даалгаврууд хэд хэд байдаг учраас эхний энэ сэдвийг сонгож авсан байгаа. За тэгээ графиктай ажиллаж сурахын тулд эхлээд график дээрээс 10-аас 30 минутанд урвалын дундаж хурд хэд байсан бэ гэдгийг авч үзье. За ингийн тулд 10 минутаас дэшегээ за би урвалын дүнд үүсэж байгаа АБ бодисыг сонгож авсан байна. АБ бодисын концентрацийн өөрчлөлтийн морьтой огтлолцох хүртэл нь хэрчим татлаа. За огтлолцлоос нь босоод тэнхлэгт байгаа бодисын тоо хэмжээ буюу молийн концентрацийг нь харъя. Тэгэхээр C1 гэсэн цэг дээр огтлолцож байна. За 30 минутанд бол C2 байгаа. За энийг үндэслээд урвалын одоо дундаж хурдаа тодорхойлно. За дельта C-г дельта T-д харьцуулж байгаа. За C2 маань болохоор 50-40 хоёрын хооронд дунд байгаа учраас 45 моль сантиметр куб гэж авсан. 10 минутын орчмын C бол 30-22-ын дундаас бага зэрэг дээр байгаа учраас 26 гэж авсан. Ер нь график маань хэдий ч наривчлалтай байх тусмаа энэ тооцоо бол өндөр наривчлалтай гардаг. За тэгээд 30-аас 10 минутын хоорондох зөрүү бол 20 минут байгаа. Ингээд 30-аас 10 минутын хооронд урвалын дундаж хурд бол тэг 195 молийг үржихэн секундын асах 3 минутын асах 1 зэрэгт гэж гарч байгаа. За дараагийн тохиолдолд бол 10-аас 20 минутанд урвалын дундаж хурд хэд байхыг олъё. За мөн ялгаагүй 10 минутын дээр бодисын концентрац хэд байгааг графикаас олно. Дараа нь 20 минутанд урвалаас үүсэж байгаа АБ бодисын концентрац хэд байгааг олно. Энэ 39 орчимтой байгаа. За ингээд дундаж хурд олдог томьёондоо орлуулад бодглохлоор 10-аас 20 минутанд урвалын дундаж хурд нь 1.3 моль сантиметрийн асах 3 зэрэгт минутын асах 1 зэрэгт байна. За одоо 20-оос 30 минутанд урвалын дундаж хурд хэд байсныг авч үзье. За 20 минутанд бол бид нар 39 моль сантиметрийн асах 3 зэрэгт байсныг олчихсон. За 30 минутан дээр болохоор хамгийн ихнийх дээр 45 байсныг олсон. За тэгэхээр 20-оос 30 минутанд урвалын дундаж хурд нь 1.6 байгаа. За өөрөөр хэлбэл 10-аас 20 минутанд дундаж хурд нь 1.3 нэлээд удаан хурдан байна гэсэн үг. За 20-оос 30 минутанд болохоор 1.6 буюу харьцангуй удаан байгаа. Харин энэ хоёрыг нийлүүлсэн 10-аас 30 минутанд 195 буюу 1.3 1.6-гийн дундажтай яг шууд тэнцэж байгаа. За тэгэхээр энэ график маань хэдий ч босоо буюу налалт өндөртэй байх тусмаа урвал хурдан байгааг, за хэвтэй байх тусам урвал удаан байгааг илэрхийлж байгаа гэсэн үг. За энэ хэлбэрээр урвалынхаа дундаж хурдыг концентрац хугацааны хамаарлын мөрийгээс тодорхойлох ёстой. За энэ мөрий дээр мөн агшин зургийн хурдыг тодорхойлдог. За 20 минут орчимд график дээр шүргэгч татлаа. За тэгвэл шүргэгч татсан зэгт урвалын агшин зургийн хурд хэд байхыг тодорхойлъё. За ингээхийн тулд шүргэгч шулуунаа ашиглаад гурвалжин байгуулах ёстой. За би энд 15 минутыг эхний T1 гэсэн хугацаагаар сонгож авлаа. За харин T2 дээр болохоор 25 минутыг сонгож авлаа. За ингээд мөн ялгаагүй дундаж хурд олдог томьёондоо орлуулад бодно. Ингээд урвалын хурд бол 1.9
молыг үрчгэн сантиметрийн хасах 3 зэрэгт, минутын хасах 1 зэрэгт гэж гарч байгаа. За өөрөөр хэлбэл яг шүргэгч татсан цэг дээрх уруулын хурд нь 1.9 байна гэдгийг илэрхийлж байгаа. За үүгээрээ одоо агшин зуурын хурд болон дундаж хурдыг тодорхойлох арга бол ялгагдана. Тэгээд графикаас сайн ойлгочих юм бол одоо эсэлтийн ерөнхий шалгалтанд ирж байгаа концентрац хугацааны хамаарлыг ашиглаад хурд тодорхойлох даалгавруудыг хийх бүрэн боломжтой байна. За жишээ болгоод 2019 оны эсэлтийн ерөнхий шалгалтын 33 дугаар даалгавар яг ийм хугацаа бодисын тоо хэмжээний хамаарлыг ашигласан тооцоо их даалгавар байсан. За 4 вариантын хүндрэлийн зэрэг бол хамгийн багадаа 31.2, хамгийн дээд тал нь 36.9 хүрж байгаа. Мөн ялгаагүй хүнд даалгаврын ангилал багтж байгаа. Тэгэхээр шалгуулагчид бол төдийлөн хангалттай сайн гүйцэтгэж чадахгүй байгааг илэрхийлж байгаа. За эхний туршилтанд урал 24 секундэд явагдаж өнгөрсөн гэсэн учраас за өмнөх одоо тайлбар дээр гарч ирсэн шиг байгуулалтаа бол 24 секунд тэр хийн. За тэгээд уруулын дундаж хурд болдог томьёоныхоо дагуу тооцоолоод үзэхлээр энэ 0-оос 24 секундэд 5 мм-ийн диаметртэй үрлэн магны авсан туршилтын дундаж хурд нь 125 мл секундын хасах 1 зэрэг байгаа. Энэ ялгарч байгаа ус төрөгчийн эзлэхүүнээр уруулын хурдыг илэрхийлсэн тохиолдол байна. За хоёрдугаар туршилт болохоор 12 секундэд явагдаж дууссан гэсэн учраас 12 дээрээс байгуулалтаа хийн, хугацааны 12 дээрээс. За тэгээд 12 секундэд ялгарсан нийт бодисын хийн хэмжээ бол 30 мл байгаа. Ингээд дундаж хурд болдог томьёогоороо бодглохлоор уруулын хурд маань 25 мл-ийг үрчгэн секундын хасах 1 зэрэг гарч байгаа. Энэ хоёрын харьцаа бол 2 дахин зөрүүтэй байгаа. Буюу бидний даалгаврын зөв хариулт маань A гэсэн зөв хариулт байгаа. За энэ 33 дугаар бодлогыг ингэж гүйцэтгэх ёстой байжээ. За дараагийн сэдэв маань уруулын хурдад нөлөөлөх хүчин зүйлс гэсэн сэдэвтэй байна. За энэ даалгавар эсэлтийн ерөнхий шалгалтанд нэлээд ирдэг даалгаврууд. За концентрац, эзлэхүүн, даралт, шүргэлцлийн гадаргуу бол уруулын хурдад нөлөөлөх хүчин зүйлсийн тоонд ордог. Мөн түнчлэн, температур, катализатор нь уруулын хурдыг өөрчилдөг. За гэхдээ уруулын хурдыг өөрчилдөг шалтгаанууд нь бол ондоо байгаа. За концентрац, эзлэхүүн, даралт нь болон шүргэлцлийн гадаргуу нь нэгж эзлэхүүн эсвэл нэгж талбай дахь жижиг хэсгийн тоог өөрчилдөг. За тийм учраас мөргөлдөлтийн давтамж болон ашигтай мөргөлдөлтийн давтамжуудыг өөрчилдөг байгаа. За энэ зураг бол 11-р ангийн сурвалжиг дээр байгаа зураг байна. За болц өмнө төгөлтийн морьёгаар бага болон их концентрацтай үеийн болц өмнө төгөлтийн морьё бол бүхэлдээ өөрчлөгдсөн одоо жижиг хэсгийн тоо ондоо байгааг харуулж байгаа. Тэгээд мөргөлдөлтийн давтамж ч өснө. Тэрийг дагаад мөн ашигтай мөргөлдөлтийн давтамж өсөж байгаа гэдэг нь энэ графикаас харагдаж байна. За температур бол молекул кинетикийн онол ёсоор жижиг хэсгийн кинетик энергийн илэрхийлдэг дундаж хэмжигдэхүүн. Тэгэхээр уруулын орчны температурыг өөрчилнө гэдэг бол уруулд орж байгаа жижиг хэсгүүдийн кинетик энергийг өөрчилдөг. За кинетик энергийг өөрчилж байгаа учраас ашигтай мөргөлдөлт хийх боломжтой молекулын тоог өөрчилж байгаа. Ингэхдээ болц өмнө төгөлтийн морьё дээр бага энергитэй байсан молекулууд гаднаас өгсөн дулааны нөлөөгөөр кинетик энерги ихсгээд өндөр энергитэй болдог учраас болц өмнө төгөлтийн морийн хэлбэрт өөрчлөлт орж байгаа. Тэгээд идэвхжлийн энергийг давсан энергитэй молекулын тоо олширсан байдаг нь тухайн уруулын хурцсах гол шалтгаан болдгоо. За катализатор бол идэвхжлийн энергиэрээ ялгаатай өөр механизмаар уруулыг явуулахад хүргэдэг. За тийм учраас ашигтай мөргөлдөлт хийх боломжтой молекулын тоог өөрчилдөг. За энүүгээрээ температуртай төстэй юм шиг боловч катализатор хэрэглэхэд уруулд орж байгаа жижиг хэсгүүдийн болц өмнө төгөлтийн морийн хэлбэрт өөрчлөлт ордоггүй. Харин идэвхжлийн энерги ихсэх юм уу эсвэл багасдаг учраас идэвхжлийн энергийг давсан энергитэй молекулын тоо өөрчлөгдөж улмаар уруулыг хурцсах, өөрчлөх ийм нөхцлүүд бүрддэг байна. За эдгээрийг сайн ойлгоцсон байвал уруулын хурдад нөлөөлөх хүчин зүйлийг асууж байгаа даалгавруудыг оновчтой зөв гүйцэтгэх боломжтой.
За жишээлбэл 2021 оны эсэлтийн ерөнхий шалгалтын 27 дугаар даалгавар яг ийм даалгавар байгаа. A болон D вариантад болохоор концентрац урвалын хурдад яаж нөлөөлдгийг мөргөлдөлтийн онолоор тайлбарлах. B болон C вариантад температур урвалын хурдад хэрхэн нөлөөлдгийг мөргөлдөлтийн онолоор тайлбарлах ийм асуултууд ирсэн байна. За A болон D хариултын хүндрэлийн зэрэг нь 30.3, 30.1 байгаа. B болон C вариантын хүндрэлийн зэрэг нь 41.9, 42.1 орчимтой байгаа. За өөрөөр хэлбэл температур урвалын хурдад нөлөөлөхийг харьцангуй сайн тайлбарлаж зөв хариулж байгаа боловч концентрац хэрхэн нөлөөлөхийг мөргөлдөлтийн онолоор тайлбарлах одоо байдал бол арай сул байгаа гэдэг нь харагдаж байгаа. За тэгвэл чухам энэ нь концентрацаа мэдэхгүй байгаатай холбоотой юу гэдгийг одоо түлхүүр дээр үндэслээд тайлбарлая. AD хариултын зөв хариулт нь болохоор нэг жижигхэн оногдох бодисын жижиг хэсгийн тооны идэвхтэй мөргөлдөлтийн давтамжид шууд нөлөөлдөг гэдгээр тайлбарлаж байна. B, C-ийн хувьд болохоор бодисын жижиг хэсгийн хөдөлгөөний кинетик энерги нь идэвхтэй мөргөлдөлтийн давтамжид шууд нөлөөлнө гэдгээр тайлбарлагдаж байгаа. Тэгэхээр A болон D хариултад хүүхдүүдийн гүйцэтгэл харьцангуй бага байгаа нь хариултын хувилбарт шууд концентрац гэдгээр өгдөөгүй нэг жижигхэн оногдох бодисын тоо хэмжээ гэдгээр өгсөнтэй холбоотой байж болзошгүй юм аа. За тийм учраас мөргөлдөлтийн онолоор хэмийн урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйлсийг тайлбарлахад эдгээр одоо түлхүүр нэр томьёонуудаа зөв ойлгосон байх шаардлагатай байгаа юм байна. За 3 дахь хэсэг маань бол урвалын хурдны тэгшгэлтэй холбоотой даалгавар байгаа. За энэ урвалын хурдны тэгшгэлтэй холбоотой даалгавар бол бүр 2014 оны эсэлтийн ерөнхий шалгалтаас эхлээд бараг тасралтгүй шахуу одоо шалгалтанд ирж байгаа боловч гүйцэтгэлийн хувь төдийлөн дөрвтэй өсөхгүй байгаа. За ингээд A моль A бодис, B моль B бодистой харилцан үйлчлээд C моль C бодис, D моль D бодис үүссэн гэж үзье. За тэгвэл энд жижигээр A, B, C, D маань урвалын тэгшгэлдэх стихиометрийн коэффициент гэсэн үг. За ингээд урвалын хурдны тэгшгэлийг бичих юм бол А бодисын концентрацийн ийм зэрэг, Б бодисын концентрацийн ийм зэргийн үржүүрийг урвалын хурдны тогтмол К-гаар өгжүүлсэн хэлбэрээр урвалын хурдны тэгшгэл маань илэрхийлэгдэнэ. Энэхүү А бодисын концентрац, Б бодисын концентрацийг зэрэг дэвшүүлж байгаа N болон M гэсэн одоо өсгүүдийг бол урвалын ирэмб гэж нэрлэдэг. За гэхдээ урвалын ирэмб маань урвалын тэгшгэлдэх стихиометрийн коэффициенттэй тэнцүү байх албагүй байдаг. За ихэнх одоо сурагчдын хувьд бол энэ хоёрыг урвалын тэгшгэлдэх стихиометрийн коэффициент, урвалын ирэмб хоёрыг тэнцүү байх ёстой гэж андуурдаг. За энэс болоод нэлээд алдаа гарч байгаа шиг анзаарэгдэж байгаа юм. За нөгөө талаар урвалын ирэмбийг онолоор биш харин туршилтаар тодорхойлдог. За туршилтаар тодорхойлохдоо анхны хурдын арга гэж нэрлэдэг аргыг хэрэгэлдэг байна. За анхны хурдын аргаар урвалын ирэмбийг тодорхойлоход биднэрт математикийн хичээл дээр үзсэн зэргийн чанарыг мэдэх шаардлагатай. За самбар дээр зэргийн чанарыг илэрхийлсэн 6 одоо чанар маань харагдаж байна. За энэ зэргийн 6 чанар дотроос сүүлийн 2 буюу альва тооны тэг зэрэг нь нэгтэй тэнцүү байдаг. За мөн хүртүүрийн хуваар энгийн бутархайн зэрэг нь болохоор хүртүүр хуваар тус бүрийнхаа зэрэгтэй зэргийн харьцаатай тэнцүү гэсэн ийм 2 дахь чанар байна. Энэ 2 чанар бол анхны хурдын аргаар урвалын ирэмб тодорхойлоход хамгийн их хэрэглэгддэг зэрэгтэй тоон дээр хийдэг үйлдэлийн гол чанарууд байгаа. За энийг сайн ойлгосон байхад математик аппаратын хувьд бол урвалын хурдны тэгштгэл гаргах буюу анхны хурдын аргаар тооцоо хийхэд амархан болно. За жишээлбэл 2018 оны эсэлтийн ерөнхий шалгалтын 38 дугаар даалгавар дээр шүлтлэг орчинд холорат салаалах урвалыг өгсөн байгаа. За 3 туршилтын өгдөл өгсөн түүнээс үндэслээд урвалын хурдны тэгшгэлийг тодорхойлох даалгавар байсан.
За тэгэхээр би В тэнцүү К гүрчг нь хлорат ионы концентрацийн зэрэг гидроксид ионы концентрацийн зэрэг гээд урвалын хурдны тэгштэглээ ерөнхий хэлбэрт бичиж болно. За ингэхдээ М нь бол урвалын тэгштгэлдэх стихиометрийн коэффициент 2, N нь мөн урвалын тэгштгэлдэх стихиометрийн коэффициент 2-той заавал тэнцүү байх албагүй гэдгийг санах ёстой. За тэгээд тооцоо хийхийн тулд аль нэг бодисынх нь концентрац тогтмол байгаа хоёр туршилтыг сонгож авна. 1 болон 2 дугаар туршилтан дээр гидроксид ионы концентрац тогтмол байна. За ингээд 1, 2 гэсэн туршилтын хувьд урвалын хурдны тэгштэглээ бичээд 1-р туршилтын урвалын хурдыг 2-р туршилтын урвалын хурдад харьцуулна. За энэ харьцаанаас төсөөтэй гишүүдийг нь хураачих юм бол 1-р урвалын хурдыг 2-р урвалын хурдад харьцуулсан харьцаа нь 1-р урвал дахь хлоратын концентрацийг 2-р урвал дахь хлоратын концентрацад харьцуулсан харьцааг ийм зэрэгт төвшүүлсэнтэй тэнцүү болно. За энэ тэгштгэл дээрээ 1 болон 2 дугаар туршилтын өгөгдлөө орлуулад бодолтоо хийхлээр М маань 2-той тэнцүү гэж гарч байгаа. Өөрөөр хэлбэл хлорат ионы хувьд энэ урвал 2 дугаар эренбий урвал байна гэсэн үг. За дараагийн удаад нь болохоор бид 2 болон 3 дугаар туршилтыг сонгож авах боломжтой. Яагаад гэвэл энд хлорат ионы концентрац тогтмол байгаа. За ингээ 2 болон 3 дугаар туршилтан дээр урвалын хурдны тэгштэглээ бичээд 2 дугаар урвалын хурдыг 3 дугаар урвалын хурдад харьцуулаад за төсөөтэй гишүүдийг эмхтгчих юм бол 2 дугаар урвалын хурдыг 3 дугаар урвалын хурдад харьцуулсан харьцаа нь 2 дугаар урвал дахь гидроксид ионы концентрацийг 3 дугаар урвал дахь гидроксид ионы концентрацад харьцуулсан харьцааг энэ зэрэгт дэвшүүлсэнтэй тэнцүү байгаа. За туршилтын тоон өгөгдлүүдийг тэгштгэлдээ орлуулад тооцоолох юм бол энэ маань нэгтэй тэнцүү байна. За өөрөөр хэлбэл гидроксид ионы хувьд энэ урвал 1-р эренбий урвал байна. Өгсөн хариултууд дотроос И хариулт маань энэ урвалын хурдны илэрхийлэл болж чадж байна гэсэн үг байна. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.